Соёл урлагийн их сургууль үзүүлж байна. Оюутны үнэт зүйл. Манай соёл урлагийн их сургуулиас зохион байгуулад төрийн өмчт 6 их сургуулийн оюутан залуучуудын дунд бол залуучуудын үнэт зүйлийг тодорхойлох судалгаа явуулсан нь бол маш үр дүнтэй болсон. За энэ ажлын хүрээнд бол нийтдээ Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийн талаар одоо соёл урлагийн их сургууль санаачлан энэ үйл ажиллагааг зохион байгуулж үе шаттай ажлуудыг хийгдсэн. Энэ дээр бол Монгол улсын ерөнхийлөгчд өргөн бариад нийтдээ Монгол хүний эрхэмлэн дээдлэх 9 үнэт зүйлийг бол судлан тодорхойлсон байгаа. За энэ суурь судалгааг хийхэд манай соёл урлагийн их сургуулийн холбогдох мэргэжлийн профессор багш нар, Монгол Улсын их сургуулийн профессор багш нар оролцож сайхан судалгааны бүтээл гаргалаа. Сургуулийн байгууллага эрхэлж байгаа их сургуулийн хувьд бол өөрөө үнэт капитал нь бол оюутан залуучууд. Тэгээ энэ оюутан залуучуудын үнэт зүйл яг нийгэмдэр юу юм бэ гэдгийг энэ соёл урлагийн их сургуулийн одоо судалсан энэ судалгаа бол тодорхой хэмжээгээр нийгэмдэр харуулсан байгаа. Соёл урлагийн их сургуулийн судалгааны үндсэн сэдвүүдийн нэг нь бол үнэт зүйлс, монголчуудын эрхэм дээдлэх үнэт зүйлс гэж юу юм бэ? Өнөөдрийн оюутан залуучуудын үнэт зүйлсийн үнэлэмж ямар байгаа юм бэ гэдэг судалгааг бол төрийн өмчийн 6 их сургуулиудын оюутнуудын дундад явуулсан. 6 их сургууль маань бол манай сургуулийн санаачлагыг маш сайхан дэмжиж, оюутнууд нь бол их олноороо хамрагдаж ингэж орсон. Хэдийгээр үнэт зүйлс орчноо дагаад, хүний хөгжлөө дагаад хөрч өөрчлөгдөж байдаг боловч залуу хүмүүсийн хувьд бол бас өөрийгөө сонсох, чагнах, миний үнэт зүйл юу вэ гэдгээ олж тодорхойлох нь их чухал. Нэгэнт үнэт зүйл тогтчихсон нөхцөлд бол тухайн хүний одоо баримтлах зарчим тогтож байна л гэсэн үг. Үнэт зүйлстэй хүн гэдэг бол хаанч явсан, Монголдоо ч амьдэрсэн, гадаадд ч амьдэрсэн гэсэн өөрөө би гэдгийг бол нотолж чадна л гэсэн үг. Бусдаас ялгархын онцлог чи юу юм бэ гэвэл чи монгол хүн, чи ямар төвхтэй Монгол улсын иргэн билээ, чи ямар соёлтой Монголын ард түмний өр хойчс билээ. Энэ юм чинь өөрийн чинь үндсэн өрсөлдөх чадварыг хаанч тэр Монголдоо ч тэр гадаадд ч тэр нэмэгдүүлэх ийм юм байгаа учраас бол бид нар энэ үнэт зүйл гэдэг юмд бол үнэхээр их ач холбогдол өгж байгаамаа. Бид их хэл өв соёлоо эрхэмлдэг, эх орон газар нутгаа хамгаалдаг, элэг нэгт ахын дүүрсээ хайрладаг эх оронч иргэн бай. Энэ агуулга дээр, энэ үрээн дээр албан бус сургалтаар тухайн оюутныг эх оронч иргэн болгох тал дээр нь бол онцгойлон анхаарч үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. За энд бол оюутан гэдэг одоо энэ хүн, оюутан гэдэг энэ иргэнд ямар хэрэгцээ шаардлага байгаа юм. Бүх талаас нь судалсан. Ийм цагаан судалгааны суурь бүтээл гарч ирсэн. Тэгвэл зөвхөн одоо сургалт судалгаа нийгмийн үйлчлэгээ талаас нь бус оюутан хүн амьдрах, ажиллах, олон нийтэд харилцах, оршин байгаа газар орчин нөхцөл, хүйс, онцлог, нөлөөлөх хүчин зүйл талаас нь их өргөн хүрээнд судалсан юм судалгааны ажил болж гарлаа. Өөрөөр хэлбэл оюутан залуучууд өөрөө үнэт зүйл юм бол энэ оюутан залуучуудын ирээдүйн цаашдын хөгжлийн хөтөлбөр гэдэг нь боловсруулахад энд үнэт зүйлийн судалгаа өөрөө чухал зүйл. Тухайлбал эрүүл мэндийн асуудал. Тэгээ өнийн гэрэгтээ одоо оюутан залуучууд эд залуу наснда одоо эрүүл мэндэд хэрхэн анхаарах ёстой юм. Эрүүл мэнд гэдэг юм хүний амьдралд одоо ямар их чухал үнэт зүйл юм бэ гэдгийг энэ судалгааны үр дүн гарснараа оюутан залуучуудын өнөөдрийн өдөр тутам байгаа одоо хоол болж гэдэг юм амьдралын өдөр тутмын буруу хөвшил энэ зүйлүүдээс одоо салах, за тэгээ зөв хөвшил тогтоох, эрүүл мэндэд анхаарах тэгээ ийм зүйлүүдийг одоо бас сэрэмжлүүлсэн ийм хөгжлийн хөтөлбөр болж энэгээрээ энэ судалгаас их ач холбогдолтой гэж харж байна. Тэгэхээр бол бидний энэ явуулсан судалгаагаар манай өнөөдрийн оюутан залуучууд бол ялгаа байхгүй Монгол төрж өснөөрөө бахархдаг. Тэгээ гэр бүлдээ хайртай, аав ээжигээ хүндэлдэг, найз нөхөрлийг үнэлдэг, эрүүл мэндэд анхаардаг.
Монголынхаа урлаг соёлд хайртай, тэрийг шүтэн биширдэг. Магадгүй одоо бидний үеийнхээс илүү Монголынхаа үндсэн сонгодог язгуур урлагтай илүү их хайртай залуучууд өсч өндийж байгаа нь бол аюу тийм баяртай сайхан тийм сэтгэлдлийг бол төрүүлсэн. Тийм учраас өнөөдрийн оюутан юунд дуртай, ямар хүсэл мөрөөдөлтэй, юунд дургүй, юу уншдгийг, ямар дуу сонсож гин үү, ямар ном уншиж гин үү, ямар програм дээр ажиллаж гин үү, тийм ээ? Энэ болгоныг мэдэх авах нь бол бид нар цаашдаа оюутнуудтай зориулсан, оюутнуудаараа хандсан бодлого шийдвэрийг тодорхойлоход бол асар их төхөмтэй. Энэ нь бол цаашдаа эх орон сэтгэлгээтэй байх одоо Монгол гэдэг үндэсний үнд зүйлийг бий болгоход бол чухал байр суурь эзэлсэн ийм ажил. Тийм учраас бид нар энэ залуучууд руу хандсан үнд зүйлсийн судалгааг бол хийсэн юм аа. Тэгээ энүүгээр бол манай залуучууд бол бас их өөр үеийнхэн өсч бойжж байгаа юм байна. Бид нар бас их өөр үеийнхэнтэй хамтарч ажиллаж байгаа юм байна. Одоо бол тийм одоо хатуу шаардлага тавих биш, өөрсдөө багш нар өөрсдөө байгууллага өөрсдөө үлгэрлэж, оюутнуудтайгаа нөхөрлөж, оюутнуудтайгаа хамтарч аливаа асуудлыг шийдэхийн төлөө явах нь бол хамгийн зөв шийдэл байна гэдгийг бол сая энд одоо бидний явуулсан судалгаанаас харагдсан. Улс орныхаа ирээдүйн хөгжлийг авч явах, ирээдүйн иргэдийг бэлтгэж, хөгжүүлж, төлөвшүүлэхэд их сургуулиуд энэ дээр юуг онцгойлон анхаарах хэрэгтэй юм. Цаашид ямар арга хэмжээдүүдийг холбогдох нийгмийн болон бусад оролцооны байгууллагуудтай хамтран зохион байгуулж үр дүнд хүргэх хэрэгтэй юм. Юун дээр голчлон анхаарах хэрэгтэй юм гэдэг олон талын одоо мэдлэг ойлголтыг, зөвлөмжүүдийг бидэнд өгсөн ийм сайхан чухал тулгуур одоо судалгааны үр дүнгууд болж гэж бид нар одоо стратеги үйл ажиллагааны төлөвлөлтөнд тусгай ажиллах боломжтой боллоо. Бид нар энэ судалгааныхаа үр дүнг бол одоо боловсролын яаманда өргөн мэдүүлэн тэгээ манай боловсролын яам, сайд одоо энэ оюутнууд руу хандсан бодлогоо улам нарийн, улам одоо нөгөө тодорхой болгоход нь бас нэмэр болох болов уу гэж бид нар бодож байгаа. Оюутны үнэт зүйл. Оюутны нийгэм хүн ам зүйн үзүүлэлт. Оюутны үнэт зүйл хөгжлийн хэрэгцээ суурь судалгаанд төрийн өмчийн 6 их сургуулийн нийт оюутны 12.3% нь судалгаанд бүрэн хамрагджээ. Судалгаанд хамрагдсан 5700 оюутныг сургуулиар нь ангилвал гэр бүл чинь нэг нэгэндээ хамгийн гол нь итгэх хэрэгтэй, итгэлийг алдахгүй байх хэрэгтэй, найдах хэрэгтэй. Тэжиж гэр бүл оршин тогтно. Одоо өөрөө ч бие даагаагүй тэгээд ерөнхийдөө баг зэргийн боловсрал, гэр бүл зохиох талаар мэдлэг байж гэр бүл болох юм бол ерөн сал ерөнхийдөө өндөр байгаа. Магадгүй мөнгө санхүү, цаашлаад одоо ажил, боловсрал, мэдлэг комс Бас өсөөгөө жирэмстэй байдаг шүү дээ. Жирэмсэн болсон ч хүүхдтэй болсон ч суучна. Дараа нь тэр хоёрын ааш авирын таарахгүй тэгэл сална. Тийм болохоор бас жирэмслэлтийг бас тооцоолж төлөвлөх хэрэгтэй боловч байна. гэрлээгүй оюутнуудын хувьд дунджаар 26-аас 27 хүртэлх наснда гэрлэх төлөвлөгөөтэй байна. Тийм болохоор гэр бүлийн асуудлыг бол бүр ингээд сургууль сүлжээ төгсөөд тодорхой орлоготой болоод хувийн амьдралаа өөрөө аваад явж чадaltaй болсон гэж үзсэн цагтаа л гэр бүл зохиосон дээр байна. Мэдээж хүүхдтэй болох юм бол хүүхдтэй хангалттай сайхан ирээдүй хамлаж чадхаар болсон үедээ л хүүхдтэй болно, гэр бүл төлөвлөнө. мэдлэг боловсрол хамгийн чухал. Тэгээ мэрэгчлээ одоо хэр мундаг мэрэгчлэн байх нь чухал. Тийм учраас ер нь бол ирээдүйн гэр бүлийн төлөвлөгөө бол ер нь 28-аас 30 наснаас эхлэх байх л гэсэн төлөвлөгөөтэй байна. Өнөөгийн оюутны амьдралд бэлтгэгдсэн байдлыг авч үзэхэд нийт оюутны 45.1% нь тааруухан гэж үзжээ. Би одоо зарим хичээлгүй өдрүүдэд цагийн ажил ер нь бол хийдэг. Ер нь л ойр зүрийн жижиг зүйлс бол яг ингээ өөрөө ингээд олсон мөнгөөр авчдаг. Дотор өрөөнд байхдаа дотор өрөөний хоол хүнсээ бэлдэх зүйлийг сургуулийн ямар хэмжээ жижиг үйл ажиллагаантай мөнгө хураалгах ч юм уу. Тэгээд бүр шинэ хувцас авах хэрэгтэй. Яалтч гэрийнхэн тоолох шаардлага. Сургалтын төлбөрөөс эхлээд за тэгээд цаашаа маш их хүнтэй ном хэрэгсэл аавна. Тэгээд халаад мессеж үзээд ер нь л хоцоолоогүй санхүүгийн одоо төсүүд ингээ маш их гарч ирдэг. Ер нь бол нөгөө оюутны байранд амьдардаг. Тийм болохоор хүнсээ би өөрөө бие дааж авах хэрэгтэй болно.
би зарим гэр ахуйн зүйлсээ өөрөө би daаж авах хэрэгтэй болно. Тийм учраас ер нь бол ингээд оюутнуудыг одоо нийгмийн идэвхтэй оролцоог дэмжих зорилгоор одоо тэгээ цагийн ажил хийх цагийг сургуулиас гаргадаг ч юм уу эсвэл хуваарийг ингээд цагийн дагуу орж өгөх юм бол ингээд оюутнууд ядаж ингээд цагийн ажил хийгээд өөрийнхөө хэрэгцээг өөрөө олоод ядаж ингээд гэр бүл санхүүдээ ингээд дэвшлэг болоход нь нэмэртэй болов. Хөрөнгийн хувьд 67.9% нь өөрсдийгөө дундаж хэсэгт оруулж үзжээ. Оюутны нийгэм улс төрийн оролцоо. Үйлдвэрт ажиллаж исэн ч юм уу те үйлдвэрээр ингээд туршлагажаад компани захирал болсон хүн яаж улс удирдах юм бэ гэж би боддог байхгүй юу? Нэг хүн чинь одоо улсын их хурлын гишүүн бол нэг 4 жил ажиллана штэ. 4 жил ажиллах хугацаанд юу хийх вэ гэдгийг нь л хардаг. Тэгэнгүүт ихэнх улсын их хурлын гишүүд болохоор яг нэг 40 жил байх юм шиг мөр хөтөлбөрөөр боловсруулдаг. Z-ийн хувьд болохоор ихэвчлэн утас гар утастай сошиал медиатай илүү хамт нэгтээдэг байхгүй юу? Энэ яг нэгт байх хооронд нь болохоор сошиал дээр маш их улс төрийн хэлмэгдүүлэлт ч юм уу те хар юм амирх явдаг. Буруу зүйл нь хэлээд шүүмжлэснийхэн төлөө ямар нэгэн зүйл надад тохиолдож болох бүрэн боломжтой. Үннийг хэлэхийн төлөө айдахтай амш зүгээр л ирээдүйд гарах эрсдлээсээ байдаг. Их сургуулиудын хувьд ч гэсэн яг нам солигдоход захирлан дагаа солигддог, захирлууд нь дагаа солигддог, дарга нар нь дагаа солигддог. Тэгэхээр чин одоо яг их сургууль гэдэг чинь юм алсын хараатай зорж байгаа зүйлтэй юм академик судалгаан суурилсан газар шүү дээ. Бүхэл их сургуулийн алсын харааг тодорхойлж явах хэрэгтэй хүмүүс нь намын хараанаас болоо солигдоод байвал яг тэнд бид нар чанартай боловсрал ч юм уу те эзэмсэж чадахгүй юу нь бол. Тэгэхээр би яг энэ боловсрал гэдэг зүйл арай жаахан улс төрөөс баг зэргийн ангид байдаг болвол оюутнуудад арай илүү хэрэгтэй байх гэж бодож байна. Судалгаанд хамрагдсан нийт оюутны 75.1% нь улс төрчдөд итгэдэггүй хэмээн үзжээ. Очоод нэг сонгуулаа өгөхөд тухайн тойргоос яг нэр дэвшиж байгаа хүмүүс ерөөсөө бүгдээрээ таалагдахгүй байх жишээ нь тий. Тэнгуут яадаг вэ гэхлээр цагаан сонгуул гэж таардаг. Тэнгуут залуучуудын сонгуулийн эрдэс маш муу байна. Тэгэл яг үндэ миний сонгомоор байгаа өөр тойрогт байж болно шүү дээ. Тэгэд ихэнх ер нь бол хотод сурдаг. Одоо сумын өдөр нутгийн харьяатай оюутнууд л очиж өгдөг. Тэр нь болохоор ингээд явал судлаас ахуулаад нэгдэж хоёр том ингээд хичээлийн ямар ч юм цаг зав байдаггүй. 10 сар гэдэг чинь яг нэг шалхалтын 7 хоног эхэлсэн, медальтын 7 хоног эхэлсэн. Чөлөөх боломжгүй тийм үе байдаг. Яг тэр үед бол ингээд сонгуул болдог болохоор бид нар л орон нутгийн сонгуулийг болох боломжгүй байдаг. Оюутнуудын улс төр сонирхох байдлыг тоогоор хамруулж үзэхэд 2135 оюутан дунд зэрэг гэж хариулсан байна. Сонгуулийн улс төрийн оролцоонд залуучуудын оролцоо бага байдаг шалтгаан нь улс төрийг ойлгодгүй, ойлгохыг хүсдэггүй хөгшин хүмүүсийн л хийх асуудал гэж ихэнх нь боддог байна. Энэ зөвхөн ингээд гаднаас буруу хайх биш, бас бид нар өөрсдөөсөө бас буруу хайх хэрэгтэй. 1997-оос 2010 оны хоорондох хүмүүсийг Z generation гэдэг. Энэ Z generation гэдэг бол шинэ үеийн манлайлал. Гэхдээ хитрхи их манлайлалаараа биш, бид нар оролцоогоор илүү дагамгаалсан хүмүүс байгаасаа гэж би ойлгосдог. Тийм болохоор улс их орноо сонгуулаа ч гэсэн бас ямар хүнийг яаж дэмжих үү? Яавал одоо Монгол улс нь илүү хөгжих үү? Тэр талтай ч гэсэн бас хөөхөн өөрийгөө ухамсарлаад сонгуульдаа ч гэсэн нийгэмд ч гэсэн идэвхтэй оролцохыг бас хүсэж байна. Улс төрийг сонирхох байдлыг хүүсээр ангилахад дунд зэрэг гэж үзсэн нийт оюутны 38.6% нь эрэгтэй, 37.6% нь эмэгтэй, 33.3% нь бусад гэж ангилагдсан байна. Оюутны амьдралын хэв маяг чөлөө цаг. Хичээлээ хийгээд ингээд гадуур сууя гэхээр ер нь юм газрууд ер нь хомс байдаг. Ганц очтол баг цэцэрлэг түрээлэлээ шүү дээ. Одоо найзуудаараа нэг уулзъя, найзуудаараа нэг гарыг эсвэл бүгдээрээ нийлж байгаа нэг ууланд гарыг, бүгдээрээ нийлж байгаа нэг гадагшаа ингээд нэг кино үзье гэвэл бүгдээрээ ингээд яг ингээд төлөвлөгөө яаж байгаа л би тэр үед тим пар одоо чөлөөтэй, тэр өдөр тим пар чөлөөтэй гэж оюутнуудын хувьд бол ер нь бол зав чөлөөгөө харж байгаа л ингээд чөлөө цагаа өнгөрүүлдэг. Өнөөгийн оюутнуудын сууцны төрлийг авч үзэхэд нийтийн орон сууцнд 38.7% нь амьдардаг гэж хариулсан байна. Ихэнх цаг ер нь бол автобусанд өнгөрчих талтай байдаг. Автобусанд ихэвчлэн ер нь ном унших эсвэл чихэв сонсож явдаг. За тэгээд чихэв сонсохдоо ер нь бол нөгөө сонсдог номнууд байдаг. Тэрнийг ер нь сонсож явдаг. За тэгээд хичээлтэй холбогдлолтой манай багш нар илүү унших номнууд өгдөг. За тэрнийг ер нь уншиж явдаг. Ингээд үндэсний музей орох гэжсэн. Тасалбар нь 15,000 гэжсэн. Тэгээд 15,000 төгрөг яг ингээд төлөө орох гэжсэн чинь хажуунаас нэг хүүхд оюутны төлбөр нэгдэх гэсэн чинь 2,000 төгрөг гээд би гахаад 15,000 төлөх гэж байгаа болоод нөөсөө оюутны мөнгөө гаргаад 2,000 төгрөг төлөө орж ирсэн.
Тэг ингээ хараад үзээс оюутны хөнгөлөлтөй байгууллагууд улсаасаа дэмжлэг авсан байгууллагууд байгаа ч гэсэн оюутнуудаа ингээ хангалттай хүртээмжтэй байж чаддаг. Оюутнууд тэрний талаар ингээ сайн мэддэггүй. Судалгаанд хамрагдсан нийт оюутны хүйсийн байдлыг авч үзэхэд 29.1% буюу 1641 эрэгтэй, 70.3% буюу 3961 эмэгтэй гэж бүртгэгдсэн байна. Би оюутан болсноос хойш ер нь бол гэрийн халуун хоол яг тэгж хідэж чадахгүй, өглөө гэрээс гарахтаа хоол бэлдээд аваа гарна. Гэтэ тэр нь аль бас тэгж тогтмол байхгүй, өдөр зайлшгүй үлсэхдээ ингээл гадуур зарагдаж байгаа бэршгээ, бууз, оромог тэргээл хямдхан юмнууд авчидна. Нэгт болохоор тэрийг авахын тулд ингээд арай бага мөнгө шаардаад байгаа шүү дээ. Оюутнаас чи өөрсдөө орлогогүй. За ингээд зарим нь болохоор ажил хийдэг байж болно. Гэтэ ихийнх нь ер нь аав ээжээсээ хамааралтай байдаг. Тийм хүмүүс болохоор яг ингээд сайнны газар ороод халуун хоол, шүлтөө хоол, шүл устай ингээд чанар витамин ихтэй ингээ хоол авч идэж чадахгүй. Тийм учраас ерөнхийдөө яг байгаа зүйлээр нь арай хямдхан ингээд юм түргэн нөөшөлсөн бүтээгдэхүүн ч юм уу юм шарсан хуурай хоол иддэг нь ер нь буцаагаад ингээд харахад бидний хамгийн их одоо ингээд өвчлөх эрсдлийг бол нэмэгдүүлж байгаа. Анх нэг 4 курс болж орж ирж байхад яг дэд курс ахнаар тэгдэг гэсэн аахгүй. Одоо ингээд 4 жил ингээд бэршгийдэл харахад л хотоодны шартай болол гарч ирж байгаа. Манай нэг найз байдаг байхгүй юу? Манай найз одоо өмнө жилийн 9 сараас хойш ингээд доктор оройн байгаа. Тэгээ 6 сарын турш ингээд гэрийн хоол идэлгүй. Ингээд зүгээр гадуур хооллол явуулсан. Одоо бэршги идээ, түргэн хоол идээ. Тэгээ нэг сүүлд нэг уулзахаар хотоодны шархтай болсон гэж явж байсан. Бүтэн яг тэгж хоол авч идэх гэсэн ойлголт бол ер нь бол нэг байхгүй. Бараг хоол авч идэх юм бол бараг пооч мөнгөтэй юм уу гэмээр л бараг тийм байхгүй. Тэгэхээр ер нь бол хөвчлэн нэг соустой бодаа. Мантон бууз хайда нэг бэршиг юм шиг. Оюутны эрүүл мэндэд зориулсан гайгүй ингээд сайн эсвэл ингээд тухайн өдөртөө ингээд дагнаад явчих хоолтой газрууд айгүй хомос байдаг. Тэнгүүтээ эрүүл хоол тэгэл тэнгүүт тэгэл бас хэцүү шүү дээ. Тэгэл нарийн ногоон байгаа чи амар өмд орцсон. Тэнгүүт тэгэл бараг эрүүл хоолт хийн гэл хэмэл бараг өдөрт бараг нэг 20 мянга 30 мянга бол гарна шүү дээ. Тэгэл чинь тэгэл өдөр болгон гэдэг тэгэхэд 5 өдөр гэтэл чинь тэгэл нисэл явчих واخхой. Оюутнуудын хоолнд орох дуртай газруудыг 11122 оюутнаас асуумж авахад 7473 оюутан түргэн хоолоор үйлчлүүлдэг гэж хариулжээ. Уул нь насан туршсан хүнд төр чинь зарна гэж заалтай байд юм л шүү дээ. Тэнгүүт 10 жилийн жоохон хүүхдүүд ингээд бүр амар болоо сорцсон явж исэн. Ер нь тэр л хамгийн түрүүнд дүн тусч байгаа зүйл бол тэр электрон тамхи байна. Тэг яагаад тацсан гэсэн зүгээр ингээд утаа гаргаж байгаа айгүй гоё юмсэн. Ингээд хамт тамхилаа зогсонгууд ярианы сэдв их олдоод идэм аа. Тэрийг сонсоод гайхчихсан. Яагаад зүгээр л суугаад өөрт чинь тулгарж байгаа асуудлаа ингээд ярьж болтгүй болоо гэдэг. Яг миний харж байгаагаар тэгээ бас ингээд сүүлийн үед судалгаа сонсоод оюутнуудын хувьд тавигдж байгаа эрдэм шинжилгээний ихтгэлүүдийг аваад үзэхээр оюутнуудын 50-аас илүү хувь нь ерөнхийдөө вебний хамааралтай гэсэн судалгаа харсан. Оюутнуудын уурлах, сэтгэл түгших, гутрах мэдрэмж 72% буюу хамгийн их хувийг эзэлсэн байна. Оюутны соёл ба үнэлэмж. Уртын дуу гэдэг бол тэр чигээрээ нүдэн анаа сонсоход би ингээ Монголын тал нутаг хээр зүгээр нэг жижиг анимашн үзүүлчихдээ юм байна гэж би бодсон. Тэмээгээр нүүгч юм айгу гоё штэ. Манай эмээ өдөр ингээд хоёр гэртээ тэгээд баахан тэмээ ингээд хөлөглөл яг тэр явдагсан. Тэгээд намайг ингээ арган дотор хийгээд явдаг гэсэн байхгүй юу? Тэгээд тэрийг бол амар санаж. Монгол хүн өөрөө хамгийн том эрдэм, хамгийн том үнэт зүйл гэдгийг маш сайн ойлгож авсан л та. Энэ хэл, соёл, одоо энэ үндэсний дархлаа, гэр бүл энэ бүгд яг юунаас ихтэй юм гэхээр яг монгол хүнээс ихтэй. Би ягаад дайлан ойж сурахаар шийдсэн байх юм бол мэдээж би монгол хүн. Хятадууд одоо нөгөө нэг тусгай нууц аргаар шавар шаадсан хийсэн тэрийг нь хинч мэдгүй гэдэг шиг зөвхөн Монголын эмэгтэйчүүд нь дайлан ойж сурсан байдаг. Тэгэхээр тэр дайланг би одоо ирээдүйн хүүхдүүдтэй өвлүүлж одоо Монгол ёсоо өвлүүлэн үлдээх миний одоо бит бус өв болж байгаа. Тийм ч учраас энэ дайлангийн өөрөө гүн утга учир нь одоо эцгийн хүндлэх, эрэгтэй хүнийг хүндлэх гэдэг талаар бас хүүхдүүдтэй өвлүүлж өгнө гэж боддог. Одоо шагаа гарч юм бол төрөл төрлийн тоглоом тоглоно шүү дээ. Нэг алдаг мэлхээ тэгэл морь уралдуулна тэгээд маш олон тэрийг бол хүүхдүүдтэй багаас нь зааж сургана гэж бодож байгаа. Одоо жишээлбэл морин хуур гэдэг хөгжим бол амийг амиар одоо хөгжимдөж байгаа чавцс хөгжим. Тэрэн дээр уртын дуу гэдэг бол тийм ээ
Одоо зарим нэг судлаач бол уртын номны шуранхай болно, чонын уйлах чимээтэй адилхан сонсогддог гэдэг учраас байгаль, хүн, амьтан гурвын цогцлолтолгоон дээр энэ Монгол улсын маань одоо ялангуяа энэ үндэсний урлаг маань явдгаараа их онцлогтой болов шүү боддог. Оюутнуудын мэрэгжлийн чиглэлийг авч үзэхэд нийгмийн эдийн засаг 20%, техник инженер 22%, боловсрол 16%, соёл урлаг, хүмүүнлэг 13%, эрүүл мэнд 12% гэж тус хариулсан байна. Монгол хэл бол бусад хэлнээс маш ялгаатай. Энгийнээр хэлбэл монгол хэлний одоо юм өгүүлбэр би цайгаа уулаа гэдэг үгийн араас ингээл үг залгаалах юм бол ингээл нэмээл өгүүлбэр болоо л гэдэг юм онцлогтой хэл. Одоо бид нар ярьж байгаа хэл бол ерөнхийдөө сурахад бол хэцүү хэл гэж би бодоод тийм. Одоо монголчууд ч ингээд амун аялгауны баялаг ихтэй болсон шүү дээ ерөнхийдөө ингээл ямар нэг үг ингээд бас олон утга агуулдаг. Одоо гүг гэдэг үг байна те. Гүг гэдэг үгийг хүнээс асуух юм бол энэ ямар үг вэ гэдээ асуух юм бол мэддэг хүн бас хэцүү. Бид нар монгол хэлэндээ нөгөө маш их үгтэй, маш их баялаг хэлтэй. Гэхдээ энийхээ үнцнийг ойлгоогүй, мэдээгүй, таниагүй ийм л нөхдүүд явж байгаа. Оюутнуудын үнэт зүйлсэд нөлөөлөх хүчин зүйл. Гадаадд болохоор зүгээр л хаашаа сарн байшин. Тэгэл зүгээр гараал өглөө гараал оройн ажлаа гэл өдөржингөө хэлж болоорой гэж тэрэл тэгэл эргээл нэг ийм нэг хийв шинжтэй бол Монголд бол өөр яг нэг хөдөө орон нутгатаа бол хаашаа сарн тал хийдэг зүйлээсэн тал тэгэл уулаас гэл бүх юм дээр тэгэл мачтан ч гэсэн ингээл нүгэл хөсөн газартаа очиод буучна. Монголчууд нөгөө нэг ярьдаг штэ дээр үед илүү морь тавьдаг байсан. Тэгээд бас цай боо үдийгээ ингээд ширээн дээр үлдээгээд хондог байсан. Тэнгүүт яагаад хийж байгаа гэхээр монголчууд өөрсдөө тийм одоо бусдад туслах сэтгэлтэй хизээч бусад улс орны айлч түүхэн дээр ингээд нүүдлээд явж байгаа айлдаа цай бариад очдог, хоол бариад очдог. За хүн ирээд явж магадгүй гэж гэрээ цоожгүй үлдээгээд хоолонд үлдээдэг. Ийм ард түмэн хаанч байхгүй. Бид нар маш хүн чанартай, маш бие биендээ тусч. Монголын философи нь өөрөө уг нь бол энэ миний бодлоор одоо энд сурж байгаа залуучуудын бодлоор бол үндэсний урлаг байхгүй. Тэрэнгээрээ дамжуулах юм бол ангаарчлал байгаа цагт хичнээн одоо хүн ам зүй талаас нь газар зүй талаас нь оролцож байгаа ч гэсэн доторх толгойдох мэдлэг, толгойдох хүнээр нь оролцож чадахгүй маа. Ярьж байгаа хэлн, өмсөж байгаа хувцсан гэдэг энэ мэтчлэн бүх зүйлүүд нь ялгаатай учраас бид нар адилхан хүн бие тэ гэхдээ оюун санаагаараа бид нар шал өөр хүмүүс. Оюутны үнэт зүйл. За 3 2 1 дэг мотор гэр. Тэгэхээр 2013 онд соёл урлагийн их сургууль санаачлаад Монголын ихтэй сургууль эрдэм хэлний байгууллагын олон эрдэмтэд оролцсон олон удаагийн хилцүүлэг хийсэн. Тэгээд 2020 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гараад Монгол хүний эрхэмлэндээ эдлэх үнэт зүйлийг тодорхойлсон. За энэ ажлын маань нэг үргэлжил болохоор зэрэг энэ төрийн өмчийн 6 их сургуулиудын оюутнуудад үнэт зүйлийн судалгаа, социологийн судалгаа хийсэн. Монголчуудын үнэт зүйл гэж юу юм бэ? За тэн тал дээр л хамгийн гол залуучууд маань ямар бодол саналтай явдیں۔ Юуг үнэлж цэгэнж явдیں۔ Орос дээр Розина, Англи дээр Мандерланд. Бид нар одоо эх орон гэдэг чинь яавал одоо эх оронч байх юм гэх юм уу, эх орондоо хувь нэмэр оруулах юм. Тэр дундаа бас оюутан хүний үнэт зүйл. За Монгол хүн гэж Монгол хүний үнэт зүйл гэж юу байж болох вэ? Монгол хүний үнэт зүйл гэх юм бол яг нэгдүгээр эх орон. За тэгээ хоёрдугаар болохоор миний бодлоор за нөгөө тухайн Монгол хүн гэдэг нэрийг одоо дэлхийн тавцанд ингээ онцлох ганц зүйл нь бол үндэсний бичиг хэлнэ. За гуравдугаар гэх юм бол өв соёл. Бит болон бит бус өв соёлууд нь ер нь үндэслэлтэй авах. Би нэг эх оронгийн үгээс нь сонсохоор ер нь их гээл ээжийг сонсож эхэлж байгаа. Тэгээд ер нь яг эх орны бүтээдэг юм гэвэл миний хувьд ялангуяа яг анаахын оюутан болохоос эрүүл мэнд бол хамгийн чухал гэж боддог. Тэрний дараа мэдээж мэдлэг байна уу, өв соёлоо дэдлэх байна уу, тэр өөрийн хувь хүний мөн чанар бол орж ирэх байхаа. Өөрөчийн хувьд залуу хүний хувьд ялангуяа одоо оюутан сурч мэдхийн энэ одоо цаг үедээ яваа хүний хувьд ер нь үнэт зүйл гэдэг хэрхэн төсөөлдөг вэ? Тэр дундаа бас оюутан хүний үнэт зүйл одоо зорилго юу вэ гэдгээр хоёлаа ярих хэл. Мэдээж одоо оюутан гэхээр сурч боловсрч байгаа хүмүүсийг хэлнэ. Тэгэхээр мэдээж мэдлэг боловсралтай, хүнлэг, ёс зүйтэй байх нь илүү нөгөө нэг үнэт зүйл тал руу орох байх. Зүгээр яг мэрэгжил тал руугаа яг одоо миний зүгээс ингээ харж байгаагаар ярих юм бол илүү нөгөө тэр ардын урлаг, соёлын өв соёлоо ингэж дээдлж хамгаалах нь бол бидний үнэт зүйл. За яг миний хувьд оюутан тэр дундаа амгаахын оюутны хувьд ингээд эрхэмлэн дээдлэх одоо тэр үнэт зүйл маань гэх юм бол
хамгийн түрүүнд одоо хүнлэг энэрэнгүй байдал. Тэгээд цаашлаад болохоор мэдлэг боловсрал дэж ингээд ирээдүйд ажил дээр гараад ингээд тий олон артынхаа төлөө ингээд бүх юмаа зориулаад ингээд явах учраас ер нь бол мэдлэг боловсралтай, чадвартай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй. Тэгээд гол нь хүнийг гэсэн сэтгэлтэй л байх нь ер нь бол хамгийн гол үнэт зүйл юм болоо л гэж тодорхойлж байна. Миний үнэт зүйл бол нэгдүгээр гэр бүл, тэгээд мэдлэг боловсрол. Тэгээд тэрнээс цаашлаад бас одоо Монгол орон миний үнэт зүйл. Миний амьдарч буй газар бас миний үнэт зүйл. Эх хорон юунаас эхэлдэг юм бэ гэж. Ер нь чиний хувьд эх хорон юунаас эхэлдэг вэ? Одоо Монгол хувь хүн нэг бүрийн л эх орно гэсэн өчигөн сэтгэлээс л эхлэх байх гэж бодож байна. Өглөө босоод ингээд сүүний хацлыг өргөж байгаа ээжээс ч юм уу те. Өглөө алга ингээд Монгол улсынхаа төлөө одоо яг л надтай адилхан ингээд сургууль хичээлдээ явж байгаа оюутнуудаас эхлэх юм уу те. Би эх орныг гэртээ зөвөрлөх дуртай. Гэр бүл болгон өөр өөрсдийн шин чанартай, өөр өөрсдийн характертай, тухайн гэр бүлийн онцлогтой байдаг. Миний хувьд бол эх орн бол манай гэр. Энд амьдарч байгаа монгол хүн ард түмэн болвол манай гэр бүлийнхэн гэж би боддог. Миний хувьд бол эцэг дүүмэн байгаа газар л миний хэн. Тэнд л миний гэр бүл байгаа учраас би тэрийг л эх орн шиг харилж хамгаалж байна. Монгол улс гэдэг энэ газар нутгад эрт төрж тэг яг анх хүн болж ингэж төрсөн. Тэр яг юм эх оронтой айгүй салшгүй нэг хэсэг. Тийм учраас ер нь бол эх орондоо хайртай, эх орноо гэсэн сэтгэлтэй тийм л ер нь зөв бодолтой тийм хүн байх ёстой шүү гэдэг тийм л ойлголттой. Тэгээд одоо ингээд бидний ярьж байгаа 9 үнэт зүйл дотор ч юм бас язгуурын үнэт зүйл гэж бас байгаа шүү дээ. Өөрөө хүсээд хийж бүтээж болдгоо гэр бүл эх орон гэдэг. Тэгээд ардын уран зохиол Бадарчгаа бас хэлсэн байдаг шүү дээ. Сүлдэт тогны дэр гэдэг ширхэг энэ чуулганаас Сүхбаатарын талбай хүртэл эх орон бий гэж. Тэгэхээр ширхэг чуулганаас эхлээд л ер нь эх орон гэдэг бол асар их хөргөө ойлголт. Хүн бүрийн харах өнцөг ойлгож байгаа ойлголтоос шамаарх байна. Манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуульд оюутны хөгжил удирдлагын газраас одоо сургуулийн 100 гаруй оюутнуудыг дархан ил үзүүлсэн. Би гэдэг чинь одоо очингууд нөгөө нэг чулуул үзгээд байна шүү дээ. Тэгээ надад бол очих хүртэл нэг сэтгэл байгаагүй. Тэгээ очисон чинь цаанаас нэг хичтийн талаас ингээл зөндөө олон машинууд ирээл ингээд бид нар ажиллаад байна. Тэгээл эндээс цаашаа та нар хэлний өдрөх юм бол ингээд хариуцлага үлээлгэнэ болохгүй гээл. Яг тэр мөвчд яг ингээд омошид төрсөн л дөө. Эндээс наашаа мэдрий болсон юм байна. Өвнөөс цааш гарах юм бол хүний нутаг юм байна. Бас цагтаас биднийх байсан тийм ээ. Энэ зүйлүүд бодогдож ирээл. Тэгэл тухайн үед бас нэг хүүхэд шүлэг уншаал. Сүлдэт энэ чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл тутаг минь би ихэд огшаал ярьж байна. Огшдсан байлээ. Үзэмж төгс байгаль, үлэмж тэгш баялаг, үрд орших өлгий, эх нутаг нэгэн эрдэнэ. Оюутны үнэт зүйл. Чин зэрэгт өвдий минь өв их сэлгэ чихнээ чимхтэй монгол хэлгээл энэ эренчингон шилэг тий. Одоо бид нар бол монгол хүн учраас монголоор л ярьж штэ. Энэ бол одоо бит бус үеийн хамгийн чухал гэж бодлоо л да. Монгол хэл гэдэг чи юу гэж боддог? Цэвэр ариун байх ёстойг нь юу гэж бод? Баялаг нь хаана байдаг юм? Үнэтэй өв болохын чухал нь яг юунд оршдог гэж боддог? Монгол хэл бол үнэхээр агуу, үгийн урлаг, үгийн баялаг, үгийн утга зэрэг нь маш агуу гүн. Миний хувьд одоо юу гэдэг баримталтай зүйл гэх юм бол ингээд монгол хэлээр ярьжлаа бол гадаад үг оруулахгүй байх гэж хичээдэг. Тэглээгээд одоо юу гэдэг би хэлгүй ч юм уу тийм хүн биш. Монголоор ярьж байхдаа зөвхөн монгол үг л ашигладаг. Одоо хүмүүс гадаад хэлийг их сонирхож байна. Гадагшаах явж байна. За монгол хэлний маань өөрийнх нь одоо энэ цэвэр ариун байхын асуудалтай болоод байна гэж бас хаамаа л ярьж байна. Нэгдүгээр ангиас эхлээд
гадаад хэлийг хүүхдүүдэд заах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Би энийг ингээд эсэргүүцэж байгаа. Нэгдүгээр ангиас эхлээд ингээд гадаад хэлийг заагаад хэлчихээр чинь монгол хэл нь мартагдах гээд шүү. Тэгэхээр нөгөө тухайн улс үндэстний тусгаар тогтнолын гол шалгуур нь их хэл байдгаа гэдэг байгаа шүү дээ тий. Нэгдүгээрт би багшаа сайн бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна яг их хэлний тал дээр тий. Хоёрдугаарт гэвэл яг одоо нөгөө бид нар чи яг гарахаар багшийн мэргэжлэрээ гарахаар амар мундаг хүүхдүүдтэй харьцах гэдэг шүү дээ. Одоо нөгөө монгол хэлээр ярьсан чинь шууд ойлгохгүй заавал англи хэлээр хичээлээ заах ч юм уу тий. Соёлын бие төсөвийн хамгаалах ЮНЕСКОгийн олон улсын конвенц гэж 2003 онд батлагдсан. За Монгол улс 2005 онд ЮНЕСКОгийн конвенцэд нэгдэж орсон. ЮНЕСКОгийн конвенцийн нэгтгэж энэ одоо хамгаалах ёстой нэгтгэж заалт бол өв бол их хэл байдаг. Их хэл гэдэг бол одоо тухайн улсын оршин тогтнолын баталгаа гэж би үздэг. Их хэл нь одоо доошлох, уруудах тусам тухайн улсын одоо оршин тогтнол одоо гагчин гэж юу нь бол хэлж болно гэж ойлгож байгаа. Миний бодлоор бол одоогийн нийгэмд гадаад улсын соёл одоо сошиал ертөнцөөр ихэнх монголчуудын амьдралд хэв маягт нь их нөлөө үзүүлж байгаа. Одоо хүмүүс биеиндээ харьцахад монгол хэлээрээ биш англи хэлээр харьцах нь их байна. Бага насны хүүхдүүд англи хэлээр ярих нь их байна. Гудамжаар явхад хүүхдүүд залуучууд одоо англи хэлээр гадаад хэлээр биеиндээ харьцаж байна. Чат өчихэд, зурус өчихэд гэхэд монгол үсгээрээ биш латин үсгээр их бичиж байна. Тэр нь их буруу зүйл. Тэрнийг их би залруулах хэрэгтэй, засах хэрэгтэй гэж бодож байна. Бид нар ч одоо технологийн үеийнхэн шүү дээ. Тэгэхээр нөө чатны хэлээр яг ярьдаг, бичдэг болчихоо дээ гэж амар байдаг байхгүй. Одоо байна хэбнэ гэждэг ч юм уу. Хүмүүст бичээ хүрэхийн тулд алдаагүй зөв сайхан бичиж хүмүүст өрөхгүй бол одоо бидний ирээдүйн хойч болсон дүүнер маань биднээс одоо үлгэрлэн. Өөр монголчууд 2020 оноос ингээд монгол хэлээр ингээ ярих, дунд сургуульд нь монгол хэлээр хичээл заахыг ер нь бол хориглосон. Үүнээс үзэхэд одоо ар монголчууд гэж ярьж байгаа бидний хувьд бол их хэлээ хамгаалж үлдэж, их хэлээрээ илүү их ярьж цаашдаа түгээн дэлгэрүүлэхэд бол үн цэнийн оршин гэж үзэж байгаа. Хүмүүс ярьдаг л да одоо ингээд монгол хэл үн цэний алдаад байна. Миний хувьд бол бас хэсэг бүлэг хүмүүс л тэгээд байгаа боловч зэрэгээр одоо харин залуучууд одоо үе өөр болж байна. Хүн болго ер нь бичих үсгийн боловсралтай болж байна. Нөгөө монгол хэл гэдэг чинь бас л нөгөө язгуурын үнэт зүйл. Хүн болгон уусаа монгол хэл соёлтой байх хэрэгтэй. Тэ Монгол. Тэгэхээр ер нь монгол хэл миний хувьд бол үн цэний одоо алдаагүй байх. Хүн болгон өөрөө л цэвэрлэн дэдэлж хайрлаж чадвал үндэсний язгуур сэтгэлгээ өнөд оршихуйн дархлаа мянган бэлэг төгөлдөр монгол хэл нэгэн эрдэн оюутны үнэт зүйл. Гэр бүл доторх бидний эрхэмлж явах чиний бодлоор хамгийн чухал үнэт зүйлүүд юу вэ? За ер нь гэр бүл зохиохын тулд аль аль нь одоо хариуцлага хүлээх чадвартай болсон. Одоо бэлэн болсон үедээ ер нь гэр бүл зохиовол зүгээр байх гэж миний бодлоор бол тэгж боддог. Гэр бүлийн хамгийн чухал үнэт зүйл нь би итгэл юм болов уу гэж боддог. Тэгэхээр би үнэхээр бүрэн дүүрэн 100% тэр хүнд итгэж чадах тийм хүнээ сонгоно. Тийм хүн гарч ирсэн тохиолдолд болвол хизээ гэдэг нь нэг чухал биш, гэр бүлээ аваад явхад болно гэж хардаг. Миний бодлоор эхлээд өөрийгөө сайн хөгжүүлнэ, юм сурч мэднэ, нүд тайлна, тэгж яагаад гэр бүлтэй болсон зөв гэж бодож байгаа юм. Манай ус чинь болохоор одоо нөө эцгийн эрхт ёс гэж явдаг штэ тий. Тэнгүүд одоо яг нөө сүүлийн үеийн гэр бүлийг ингээд харангууд яг л өөрийг хариуцлага яг одоо 50-50 хуваадаг болчих. Таны хувьд эмэгтэй хүний зүгээс гэр бүлийг хизээдэн зохиовол зүгээр юм. Одоо яг энэ тал дээр таны уран бүтээлч хүний зүгээс тухайн зүйл аль аль талдаа 60% байна уу 40% байна уу тий ингээд тэр 100%-ийг яаж ингээд өөрийг хариуцлага ухамсарлаж хүлээж авах нь ёс суртахуунтай хүн бол ингээд зохицуулж чадхаар зүйл юм шиг надад бол санагдаж байна. Чи ер нь оюутан байхдаа гэр бүлтэй болох уу, хожим гэр бүлтэй болох уу, дотроо төлөвлөгөөтэй дэгэн тухай ярьж болох асуу. За оюутан байхдаа болохоор гэр бүл зохио гэж юусоо боддгоо. Яагаад? Эхлээд өөрийгөө хөгжүүлж одоо өөрийгөө таньсны дараа гэр бүл зохио гэж боддог.
Миний хувьд гэх юм бол одоогор бодсон байгаагаар их сургуулаа төгсөөд гадагшаа явж юуцсан өөр улс орны соёлыг үзнэ. Тэгээ тэнгуүч бас би өөртөө бас нэг юм ухаарч эхэллээ шүү дээ. Тэр үед нь би ингээд болж өгөл магистраа сураад гэрлэхээс өмнө өөрийгөө эхлээд хөгжүүлнэ гэж боддог. Урлагийн хүн ингээд цагт наргүй ажилтаа тий. За магадгүй ингээд шүн үүрээр чамаагаа гараа явна эсвэл үүрээр гэртээ орж ирнэ. Тиймэрхүү нөхцөл байдалд ингээд гэр бүлийн өөрийг хариуцлага гэдэг бол арай жоохон бага төвшөнд очиж штэ мэдээж гэртээ ингээд үзэгдэхгүй байгаа хүн хэцүү. Тэнгүү тэрийг ингээд яг үргэлжлэл одоо үлдсэн хувийг ингээд аваа явуучих гэр бүл хэрэгтэй. Хин хинээгаа ойлгоод хин хинийхээ ингээд мэрэгжлийг нь хүндлээд за үнэхээр энэ болохгүй байгаа юм бол би энэ дээр нэг чия гэсэн нэг тийм ухамсартай хүн байх болов гэж бодож байна. Тэгэхээр гэр бүл бол бас нэг төрлийн ухамсар болон ёс суртахуун дээр тогтож явдаг зүйл гэж бодож байна. Зөвхөн хайр биш. Гэр бүл төссөн чи ээж явах амьдралыг бас харж л явсан билүү. Энэ дотроос ч сайн муу гэж бас харж л явсан билүү. Би өөрөө айл 9 дэх хүүхэд, дээрээ 5-ыг 3 ахтай айгу олуулаа. Тэгэхээр яг нөгөө нэг үр хүүхдүүдтэйгээ тэгээ бүгдэндээ ингэж туул харцтай гоё нээлттэй байдаг. Аав ээжтэйгээ ингээд те хамаагүй ингээд өөртөө болж байгаа бүх зүйлээ ярьдаг ч юм уу те. Яг тийм л одоо гэр бүлийг хүсдэг. Ээж аав хоёрын маань хувьд итгэл нэгдүгээрт хамгийн чухал байдаг. Хоёрдугаарт хар хүнцэг буюу нэг чиг рүү харж хамтдаа зүтгэж байгаа байдал нь манай гэр бүлийг ингээд бат бөх оршин тогтноход их нөлөөлдөг юм болов гэж боддог. Энэ үүргүүд нь эцэг их хоёрын хооронд маань үнэт зүйл болж өгч байгаа учраас гэр бүл маш бат бөх байдаг гэж харж байгаа. Юуцаа одоо их сургуулаа төгсөн. Тэгээ мэрэгчлэр ажиллахын зэрэгцээ бас мэрэгчлээ илүү дээшлүүлээд хулаа сурна. Эхлээд сурч боловсрож өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Тэгжээж гэр бүл зохионо гэж боддог. Энэ дээр миний анзаарсан нэг юм бас хэлний онцлогтой хамаатай гэж би бодсон. Яагаад гэхээр бид нэр ахмад настай хүнээ та гэж дууддаг. Өөрөөсөө доошоо үеийн хүмүүсийг чи гэж дууддаг. Гэтэл би надаас доошоо үеийн хүүхэд байсан ч гэсэн тэр хүүхдийг хүндлээд та гэж дуудахад одоо миний сэтгэл зүй хизээч тэр хүүхэдтэй тэгж доорд муухайгаар харьцахгүй. Зарим хэлэнд болохоор чи та хоёрыг яг нэг үгээр дууддаг учраас энэ дээр бас тийм сэтгэлгээний жоохон зөрүү гардаг юм болов уу гэж боддог. Монголчуудын нэг давуу тал гэж бодоход манай хараа гэр бүлсэг юм болов гэж бодсон. Гадаад улс орн ч н одоо аав ээж нь хөвшрөнгүүтэй ахмадын ястрамжийн газар руу ингэ тусдаа гараад хүүхдүүдтэй саадлахгүйгээ явждаг. Харин бид нар болохоор аав ээжтэйгээ үлддэг ч юм уу. Энэ харилцаанд бол одоо нэг бодлын аав ээжгээ харж үлддэг нь болохоор бас таалагддаг юм. Монгол хүн бол эцэг ихээ насан турш өөрийн гар дур өргөж асрамжлах ёстой. Бүр халах журам байдаг шүү дээ. Би энийг бол монгол хүний нэг онцлог чухал чанар болов уу гэж ойлгож байна. Өвгдийн тулсан голомт өвлсөн ариун өргөө үргэлжлэх удмын хэлхээ гэр бүл нэгэн эрдэнэ. Оюутны үнэт зүйл. Одоо ингээд бага багчуул ингээд баяр бол улсын баяр боллоо, цагаан сар боллоо. Тэгэхэд одоо танаа аав ээжнтэр юу бэлддэг байсан юм? Манай нутагч өөр онцлогтой өөр хангачийн цагаан сарыг маш тийм өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тийм учраас тэгэл жоохноос л ер нь л битүүний өдөр юм тэгж болохгүй гэдэг цээрлэх ёс юм болохоор манай ээж маш их тийм хэлж өгдөг байсан. Яг хоо жоохон байхад үл айгүй тийм нэг догтлолтой цагаан сар болох юм. Айлгсч юм гээд яг юу гэж мэдэхгүй ер нь цагаан сараар нэг бэлэг авдаг да айлгсдаг гэсэн ойлголтой. Харин ингээд 18 нас үрээ түүнээс цээш болоо ингээд ер нь нас ахихын хэрээр цагаан сар гэдэг чинь ерөөсөө л Монголын тийм бас нэг өв соёл юм шүү. Цагаан сараар бид нэр ахмад тастаа хүндэтгэж ахмад тасныхаа амар мэндийг асууж ер нь ингэж бие биендээ ингэж зочилт юм шүү гэдэг тиймэрхүү ойлголттой. Багаасаа ингээд мал аж ахуй дээрээ өсөөд торноод өвөг дээдсийнхаа юм ингэ байж чинь таны хувьд энэ монголчуудын их нутаг гэж ярьж байна уу? Нүүдэлчдийн ухаанч гэж байна уу? Энэ талын одоо за энэ нь одоо бидний яг үнд зүйл, энэ нь яг монголчуудын онцлог юм байна даа гэж санагдаж бодогддог зүйл байна уу? Одоо нөгөө монголчууд чинь нүүлэн болон цорын иргэншилтэй. Тэгээд нүүдлийн иргэншилтэй ингээд ард түмэн маань ингээд эрс дээр үеэс маш олон одоо соёлын өвөө ингээд өөр хочтой дамжуулж ингэж ирсэн. Өв соёлоо илүү нөгөө өөр хөвгттэй ёстой нөгөө жинхэнэ монгол өв соёлоо тэгээд өөр хөвгтүүдтэй те нөгөө бие толон бит басаар ингээд дамжуулдаг. Тийм юм давуу талтай.
Цагаан сар ер нь ямар баяр юм байх хэрэгтэй баяр байна уу? Миний хувьд бол ер нь бол байх ёстой гэж боддог шүү дээ. Тэр чинь угаасаа өвлийг үнтэй давсны баяр, дээрэс нь ахмад наснуудаа жил давсан гэж ингээд хүндэтгээд золгодог, тохиогийн төвшөд золгодог болохоор энэ бол монголчуудад ер нь бол заавалчгүй байх ёстой баяр байсан. Энд чинь зүгээр нэг ингээд айлсээд ах дүүстэйгээ золгоод өмсөлцөөд яваад байгаа бас ойлголт биш шүү дээ. Миний ойлгодгоор бол монгол хүн ураг төрлөө мэддэг байх. Хамаатан садан бие биендээ ингээд мэддэг байхаас өсвөлээд энэ бол маш тийм том өв соёл байх. Онгон байгальдаа зохилдсон, орчлонгийн хуйлд нийцсэн, цагийн хүрдэнд таацсан нүүдэлчний ухаан нэгэн эрдэнэ. Оюутны үнэт зүйл. Монгол эх орныхоо тухай чиний бодож явдаг бодол манай эх орны үн цэн нь юу юм бэ? Монгол улс эх орн маань монгол хүнтэйгээ бол энэ хоёр бол сашгүй холбоотой гэж бодож байна. Миний хувьд монгол хүний үн цэн бол эрүүл мэнд, мөн боловсрол, мөн өв соёл уламжлал, түүх, Монголын түүх маань бас чухал гэж бодож байна. Украин хүн, Орос хүн, Хятад хүн, Герман хүн, Франц хүн, Монгол хүн бүгдээрээ л ижилдэг шиг хүн хэрэгтэй. Монгол хүн гэдэг эрхэм үнэт зүйлстэй бол тэр нь юу ээж болох вэ гэж юу? Нэгдүгürt би монгол хүний нөгөө бие физиологийн бүтэц гэж боддог. Гаднаас нь харахад айн монгол хүн. Хоёрдугаарх нь тухайн хүний сэтгэлгээ гэж боддог. Сэтгэлгээтэйгээ бол хэл бидний ярьж байгаа монгол хэл нэгт холбоотой гэж боддог. Ингээд малч бай, ер нь амьд амтан ургамал тий дэлхийд ингээд ер нь өөртөө ингээд зэрэгцэн оршиж буй амьд байгаадаа ер нь хайрлаарай гэдэг. Тэр бол монголчуудын одоо тэр нэг эрхэмлэн дээдлээд байгаа нэг зан чанар байгаад байна шүү дээ, тийм ээ. Малыг хайрлах ёстой. Байгаль гэдэг чинь бас амьд учраас мал хүн гурвын нэг хоорондын харилцааны тухай асуудлыг л нэлээд дээр үед л ойлгосон л ард түмэн байх гэдэг юм, тийм ээ. Нин тэргүүнд нэгдүгээр байгаа эрхэм зүйл нь үнэт зүйл нь бол монгол хүн өөрөө үнэт зүйл юм аа, хамгийн эрхэм үнэт зүйл юм аа. Сумын зан зал за ингээд сэтгүүл зүйн мэрэгжил эзэмшиж байна. Үндэсний бөхөөс тодорхой хэмжээнд хичээлээд сумын цол ингээд автсан. Ийм хүний хувьд бол ингээд байх чинь нэг монголчуудын уламжилт өв соёл гэдгийн ач холбогдлыг ер нь бол ярих бас. Үндэсний бүх бол одоо бас л маш том бит ус өв соёл. Тэгчд нь одоо бөхчүүд өөрсдөө үндэсний спортоор хичээлснээрээ бас үндэснийхээ өв соёлыг өөрөө бие биерээ тээдэг. Тэрнийхээ ач холбогдол эн чинь ямар давуу талтай юм. Ер нь бол дээр үеэс бол цэргийн 3 эрдмээс үүдэлтэй мэрийн 3 наадам. Тэгээ ер нь ингээд монгол хүний бас бахархан хайрлах хэрэгтэй юм. Өөрөө ингээд жоохон биеэрээ мэдрээд ирэхээр үнэт зүйлийг жинхэнэ үнэт зүйлээр нь битэрдэг юм шиг санагддаг. Одоо үндэсний бөхөр хичээллэхэд ингээд цолны ирэм, ах зах, тэгээл жудагдик гэл бүх юм ингээд яг дистралтай. Тэгээд энэ бүхнийг бас ингээд мэдэрснээрээ энэ үнэт зүйлийг бас арай илүү яг үнтэй чигээр нь ойлгож байна. Ургийн алтан хэлхээ улс гэрийн эзэн мөнх тэнгэрээс заяатай монгол хүн нэгэн эрдэнэ. Оюутны үнэт зүйл. Одоо энэ залуучуудын хувьд улс төрийн энэ идэх оролцоог нэмэгдүүлэхэд ер нь за ингмээр юм байна да, тэгмээр юм байна гэсэн тийм бодол чамд байдгүй. Тэгвэл үнэн байх хэрэгтэй болов гэж бодож байна. 1992 онд бол залуучдын оролцоо 98% байсан бол одоо бараг тийш дээ. Тэгэхэд бол бараг 100% бүр гэдэг чинь бараг маш хангалттай доо. Тэгэхээр маш үнэн шударга зөв явж байсан байна. Одоо тий бүгд шүтэн биширдэг, бүгд санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байсан бол одоо 20 оны судалгаагаар бол нэг 53 орчим хувьтай залуучууд эст явсан байна гэдэг. Манай эмээ ингэж ярьдаг байсан. Одоо яг сонгуул өгөхөөр гэл нэг дээлийн өмсөөл тэгэл морин унаал ингээл очиод сонгуулаа өгдөг байсан. Гэхэд одооны ингээд залуучууд маань сонгуульд идэвхтэй оролцсон байлжээ гэдэг ч юм уу. Ер нь бол одоо хүн болгон залуучуудын нийгмийн оролцоос бол байна. Сонгуульд идэвхтэй оролцохгүй байна гэл ер нь бол шүүмжилдэг. Гэхдээ яагаад тэр залуучууд сонгуульд идэвхтэй оролцохгүй байна? Ямар шалтгаан байна? Тэр боломжийг энэ төрөөр хангаж өгч чадчихэв гэдэг дээр яриад ярих зүйтэй.
Одоо манай залуучуудын улс төрийн идэх хөлөө чиний хувьд ямар байна гэж бодож байна? Ер нь өнөөдөр миний өнцгөөс дахиад миний өнцөг шүү дээ. Харж байгаагаар өндөр байна. Энэ сонгуулийн үеэ тэгэл өглөө гэл залуучууд үндэсний хугацаар өмсвөл та ирүү андарсан бол сонгуул дээр залуучууд илүү хуучны социализмын үе шиг нээлээ өмсөөл яг тэгсэн байсан шүү. Шал өөр байсан тийм. Идэвхтэй байгаа, идэвхгүй байгаа биш. Дахиад нэг асуудал нь тэгтээ залуучуудын эрс баг байна гэдэг чинь дээ. Тэнгүүд залуу хүн чи юу хийж байгаа юм? Сурж байгаа шүү дээ. Хөдөлмөрлж байгаа шүү дээ. Орон нутгад байхгүй байхгүй юу? Тэ тухайн тойрогтой байхгүй байхгүй юу? Тэрнээс болоод сонгол өгч чадахгүй шүү дээ. Монгол улсын иргэн лэмчин хаанаас ч өгөх боломжтой байх шалгуурыг тавих ёстой гэж би боддог. Яагаад гэвэл одоо нөгөө аймаг дундаа ч гэсэн өөр суманд байж ивэл бас өгж болохгүй байгаа байхгүй юу? Оюутнууд ер нь бол төр тэтгэл нь жоохон буурчихсан. Дээрээс нь одоо сонгуулийн үр дүн яг шудраг явагдаж байгаагүй маш эргэлзээтэй. Бид нар сонгуул өгөөд үр дүн гарснаас илүү одоо цагаан сонгуул өгсөн нь илүү эсрүүслэл илэрхийлж ин гэж үзэж байгаа тиймэрхүү байр суурьд бол надад илүү ажиглагдсан. Чи сонгуул өгсөн үү? Нас суулаагүй гэсэн шалтгаанаас бол ер нь бол өгөөгүй. Гэтэ яг хөндлөнгөөс яг хардгаа гасаа гадагшаа ингээд томилтоор явж ирсэн. Тэгэхэд харж байхад ингээд тэр улс оюутнуудаа маш их тийм өндөрөөр үнэлдэг. Яагаад гэвэл дээд боловсрол эзэмшиж байна. Нэгт хоёрт биднийг одоо юу гэдэг таныг өвдөхөд одоо бидний үед л таныг эмчлэхээс биш танай үеийнхэн чинь байх уугүй юу шинэ нийгэм технологи ирж байгаа. Тэгэхээр залуучуудаа бүх юмнаас амар хөнгөлдөг. Одоо жишээлбэл инженер ихэд оюутнуудаа ингээл тийм бүх төрлийн юм нийгмийн халамжийг халамж гэхээс илүү тийм боломжуудыг айгүй нээж өгдөг. Өөрсдөр нь халамж гэхэр чи ингээд танд ингээд хоол идэж тий ядарч гэнэ үү гэд тэгэхээр боломжийг нээж өгсөнгөөр манай оюутнууд яаж нэг бусд орны оюутнууд яаж өөрсдөө хичээж байна тийм өөрсдөө хичээгээд боломжууд нь ингээд нээлттэй гэдэг болохоор магадгүй тэр улс төрийн сонгуулийнх нь тэр тий нийгэм эзэлж байгаа тэр байр суурь нь арай олон байна. Монголоос тийм 53 биш 70 гаруй авчиж байна. Гэхдээ бусд орнууд. Тэгэхээр энийг зөвхөн төр засаг маань яаж хийх ёстой вэ? Оюутнуудыг дэгж ер нь их тийм маш гоёор боломжоор хангах ёстой. Бас хангаагүй гэж бас үүсгэж бас болохгүй. Маш олон боломжоор чи үл их чухал зөв хэллээ л дээ. Нэрээ халамж биш. Зүгээр бидэнд боломж өгч шүү дээ. Алтан төрийн сүл аштын тусгаар тогтнол амгалангийн эрх хүчин өрт ёс нэгэн эрдэн Оюутны үнэт зүйл. Тэр нь өөрчлөн үеийн залуучууд одоо ингээд өөрөөрөө болоод ангийнхан тийм ээ яг анги хамт олон өөрийн чинь сургууль ер нь ингээд яг өөрийнхөө үеийнхний залуучуудыг ингээд харахад яг өөрийн чинь одоо тэр хүссэн зүйл гэдэг юм манай үеийн залуучууд нэг ийм л байвал нэг болондоо тийм ээ эсвэл манай үеийн залуучууд нэг ийм дутагдал байна гэж гэдэг юм уу энэ талаар өөрөө хэрхэн ойлгож төсөлж байна. Ер нь бол ингээд хүн болгох мэдээж өөрийн гэсэн тодорхой хэмжээний бодолтой, өөрийн гэсэн үнэт зүйл, эрхэмлэх зүйлтэй байдаг. Тэгээд яг тэрийг хэрхэн тодорхойлсон эсвэл тэ хувь хүний хандлага харилцаанаас ч юм уу тэ тэнцэнээс нь ер нь хувь хүний одоо яг ингээд гаргаж байгаа байдал ер нь харагдсан болоо гэж боддог л доо. Тэгээд ер нь одоогийн манай залуучууд бол ингээд яг өмнөх үеийнхнээ бодвол харьцангуй сайжирчээ гэж одоо ингээд томчуудын яриаг бол их сонссон. Энэ үнэт зүйлийг эрхэмлэхийн ач тус ер нь юу юм? Монгол хүн бол төрсний хувьд энэ одоо үүрэг юу юм бэ? Өөрийн чинь залуу хүний хувьд. Илүү нөгөө нэг урт хугацаанд тий оршин тогтнохын тулд тэр үнэт зүйлийг хадгалж хамгаалж хайрлах нь бол чухал байгаа. Тэгэхээр үнэт зүйл гэдгийг яг тодорхойлохын тулд бол яг тийм эерэг үнэлэмж дээр одоо тогтсон эрхэмлж хамгаалах ёстой, нандинах ёстой тэр зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хүн бүрийн үнэт зүйл нь өөрөж магадгүй. Гэхдээ мэдээж Монгол улсын хувьд бол нийтлэг үнэт зүйл байх хэрэгтэй. Тэр нь цаашлаад тэр нөө Монгол улсын маань соёлын дархлаа, нийгэм улс төрийн одоо нөө тэр дархлаатай тэр байдлыг илүү их илтгэж өгөх байх. Монгол хүний нэг эрхэмлэх ёстой зүйл бол мэдлэг, боловсрал. Хүн мэдлэгтэй байх ёстой, боловсралтай байх ёстой. Гэтэл энэ мэдлэгтэй чинь нэг хамт байж явах ёстой нэг хоёр юм байгаад байна л да. Нэг нь ёс суртахуун. Нөгөөх нь туршлага.
мэдлэг. Энэ гурав нийлжиж хүн бол одоо тухайн ямар нэг мэрэгжлийнхээ үндсийг одоо бүрэн дүүрэн илэрхийлж ашиглаж чадна гэж би одоо бодоод идэв. За ер нь анагаахай оюутан болоод эхлээд мэдээж анагаахай оюутны тангараг өргөдөг. За ингээд цаашлаад ингээд яг ингээд эмч болох юм эмчийн тангарагч өргөдөг л дөө. За тэр ингээд түүгээс нь ярих юм бол ингээд анх тангараг болохоор манай ерний өмнөх 500 жилийн өмнө Гиппократын үед болохоор эмч хүний тангараг гэдээ үүсэж ирсэн. Тэгээд тэр тангараг дээр нь болохоор эмч хүн гэдэг нь болохоор бусдад болохоор эрдэм мэдлэг ингээд чадраараа тус хөргөн чадахгүй бол хор хөргөхгүй гэсэн тийм утгатай байсан. За тэр нь ер нь бол ингээд Монголд аваад үтсэх юм бол нөгөө бүгд найрамдах Монголд ард тусын ардын орлоор болохоор баталгаажаад 1960 онд тэ цаашлаад 98 онд гэж нэмчийн тангараг батлагдсан. Ер нь бол тангарагт байдгаар бол ингээд эмч хүн гэдэг бол өөрийнхөө одоо эрдэм мэдлэг чадвараа ингээд ард иргэдтэй ингээд инэрэнгүй ингээд яг бүх талаараа хүргэж өгнө. А тэгээд цаашлаад болохоор чадахгүй л ер нь хор өрөхгүй гэсэн ер нь тийм л байдаг. Тэгэхээр миний ёс суртахуун гэдэг бол маш энгийнээр хэлвэл хүн бусдад шаардлага тавихаас илүү өөрөө өөртөө шаардлага тавих хэрэгтэй. Бусдад биш өөрөө өөртөө. Өөрөө үлгэрлэх хэрэгтэй. Ялангуяа одоо чиний хувьд бол урлаг утга зохиол судлалын чиглэлээр сурч байгаа оюутан тийм ээ. Тэгэхээр бидний жишээ нь одоо мэрэгжлийн ёс зүй гэж байна л да. Мэрэгжлийн ёс зүй, мэрэгжлийн ёс суртахуун, урлаг судлаач хүн одоо энэ хүний энэ мэрэгжлийн ер нь ирээдүйд одоо өөрөө урлаг судлаач болно тийм ээ. Тэгэхээр ирээдүгөө хэрхэн төсөөлж байна? Би нэг жишээ дурдмаар санагдаж байна л да. Тэр болохоор яг Монгол дээлний талаар одоо яг намайг бүр жоохон байхад бага ингээд байхад бол яг Монгол дээлийг нэг их хүмсдэггүй байсан тий. Цагаан сараар ч гэсэн өмссөн ч гэсэндээ одоо ингээд дээлтэй нэг өдөрлөг гээд 10 жилд ингээд болсон ч гэсэн хүүхдүүд нэг их дээл өмсөж ирдэггүй байсан. Тэгээд дээлний талаар одоо нэг тийм нэг сөрөг тийм мэдрэмжтэй ч юм уу тийм ингээд дээл өмсөхөөр тийм хөдөөний ч юм уу эсвэл тийм хоцрогчны хуучин юм шиг тэг санагддаг байсан. Тэгсэн 10 жилийн дараа ингээд яг харсан чинь дээл гэдэг бол үнэхээр тийм Монголын одоо тэр үнэт зүйл гэдэг нь муу юм байна гэдэг гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь ингээд яг нийгэм тэр аяараа залуучууд ч гэсэндээ яг ингээд Монгол дээлээ өмсөөд ингээд яг үндэсний өв соёлоо ингээд хамгаалж дээдлээд явж байгаа нь цаашлаад одоо тэр нөгөө нэг миний түрүү ярьсан тэр эерэг үнэлэмжийг цаашлаад үнэт зүйл болгоход чиглүүлж өгч байгаа гэж бодож байна. Нинжин сэтгэлийг дээдэлж, нийтийн амгалан хөндлөж, шин шударгыг эрхэмлэх ёс суртахуун нэгэн эрдэнэ. Оюутны үнэт зүйл. Би бас яг таныг нөгөө нэг бичлэгнээс харж ирсэн л да. Тэгэхэд бол яг найзуудтайгаа дөрвөлээ ингээд хамтдаа амьдардаг гэд. Хэрвээ яг та дөрөв ингээд хамтраад одоо яг цагаан сараа тэмдэглэх болвол таны хувьд ямар нэгэн бодсон юм одоо ширээ засалт ч юм уу. За ийм байдлаар бид нэр цагаан сараа хийндэ гэсэн нэг тийм бодол байдгүй. Одоо миний хувьд гэх юм бол найзуудаараа ширээ засна гэдэг юм бол айгүй тийм хөнгөн л засах байх гэж бодож байна. Одоо яг ширээн дээр байгаа одоо баярын эдэм мэд маш хөнгөн тий. Тэгээд яг зөвхөн хамтдаа тэр нөгөө нэг буузаа салаадаа хийж байгаа нь л зөвхөн бид нарт амар гоё байгаа л дурсамж байгаа л. Ямар нэг тэмдэглэлт баярыг бол ёс болгоод тэмдэглэх нь мэдээд зөв. Гэхдээ баяр болгоны цаана бас учир бэлэгдэл зөв бас байгаа тий. Өв соёл гэдэг зүйлээ эхлээд одоо амар сайн ойлгох хэрэгтэй байх гэж бодож байна. Яг юуг өв соёл гэдэг байгаа. Тэгээд өв соёлын тэр үнэт зүйл нь ухагтхуун нь мөн чанарыг нь сайн ингээд хүн мэдээж ойлгож ийж тэгээд одоо тэрийг ер нь бол хэрэгжүүлээд цааш нь авч явах гэж бодож байгаа байхгүй. Тэгэхгүй бол нөгөө нэг өнгөцгөн одоо түрүүний нөгөө энэ баяр ёслолын цаад мөн чанарыг нь хийгдэт байгаа тэр зүйлийг нь ойлгохгүйгээр зүгээр л өнгөцгөн одоо ингээд бүгдээ ингээд наан хандаад байх юм бол цаашдаа юу гэдэг чинь яваа дундаа зүгээр ингээд уусаал алга болчих واخ. Гол нь би энэ соёл түүх те урлагтай холбогдож байгаа зүйлийг би их үнцэнтэй гэж хардаг. Ялангуяа энэ одоо энэ энгийнээр авч утгах юм бол те одоо цан авзарган бүтээсэн бурхдууч гэх юм уу. Энэ бол те энэ бол маш том өргөн сэдв. Энийг ярихад бол хоёулынч бол те маш урт хугацаа хэрэгтэй. Ер нь ихэнх бүтээлүүд тэр үед
Өөр ангаа дээр төвлөрж явах үед хийгдсэн. Тэ одоо дахтын уран бүтээлүүд тийм ээ одоо дэлхийд одоо осгүй үнэт өвүүд бол хар хоринд одоо гэдэг ч юм уу өөр ангаад бол маш илбэг байдаг. За энэ урлагийн талаас гэх юм бол одоо энэ өгөөдөө хааны өргөнд одоо маш том юу байла оркестр хөгжим чуулга байлаа гэж тийм ээ. Энэ бол маш одоо гоё одоо миний хувьд бол тийм бахархууштай ер нь нутаг орнороо би бахархаж явдаг. Ийм л сайхан үнэт зүйлтэй одоо яа харахгүй тийм үнэхээр Өөрхөнгөө аймаг ялангуяа хар хорин гэдэг тэр хот бол монголчуудын үнэхээр л бүх юмных нь төв байлаа шүү дээ. Өрөлөг түүхийн дээчс өндөр дээдсийн боёо. Үргэлжид дээдлэх тунгаамал өв соёл нэгэн эрдэнэ. Оюутны үнэт зүйл. Өөрийгөө ер нь хэр боловсруулж хэр энэ цаг заваа зарцуулж амьдралаа зориулъя гэж бодож байна. Эрүүл мэндийн салбарын хувьд бол байнга хөгжин дэвшчихдэг. Одоо манай орныг бус орон тарцуулбал мэдээж зарим нэг сул талж байгаа, давуу талж байгаа. Давуу тал нь гэвэл манай уламжлалт тэмцэлгээ усаараа давуу талтай байлын болов гэж боддог. Гэхдээ миний хувьд гэвэл би бол эрдэм шинжтэй сонирхолтой. Тийм болохоор бас яг гадаад орнд ялангуяа англи хэлтэй ч юм уу тийм судалгаануудыг хийж байгаа. Тэгээ тэрэн дээрээ зориулж Монголтой тийш харьцуулж үздэг гэх юм уу? Энэ одоо ер нь боловсролчин болохоор хувь хувийнхын баг үнэт зүйлэн шүү дээ. Ер нь нэг үгээр хэлэх юм бол хувийнх нь. Тийм болохоор өөрийнхөө ингээд төлөвлөө би одоо 24 онд сургууль төгснө. Төгсчөнгүүтээ одоо сайн шат одоо 1-2 жил ажил үзсэн. Тэгэхээр ямар ч гэсэн өөрийнхөө яг зөв мэдлээ сонгож уу, яаж юу гэж яг энэ мэдлийг гүндгэрээс сурах хэрэгтэй байна. Арай өөр чиглэлээр явах хэрэгтэй байна уу гэдгийг судлаад тэгээд үзсэн дараа одоо жишээ нь одоо Герман явах бодолтой байгаа. Сургуулаа төгснөө дараах амьдрал чи яг юунаас эхлэх вэ? Яаж эхлэх вэ? Сургууль төгснөө дараах амьдрал бол мэдээж цаашдаа дахиад сурна гэж бодож байгаа. Яагаад сурж байгаа юм бэ гэхээр үндсэн зорилгодоо хүрэхийн тулд надад одоо нэмж мэдлэг боловсрол хэрэгтэй, практик дадлах хэрэгтэй гэдэг үндсэн дээр лавшруулж сурж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол магистрт сурах мэргэжлээ сонгоцсон байгаа. Соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг чиглэлээр сурна. Тэгэхдээ хятад улсад сурах гэж бодож байгаа. Цаашд яг ямар төлөвлөгөөтэй вэ? Цаашид одоо би төрийн удирдлагаар сурж байгаа. Цаашид болохоор Япон улс руу магистраар сурах юм зорилготойгоо хот тогтчлолтоор гэж бодож байна. Би харин нэг наанаас ч нэг юм болгоомжлоод байгаа байхгүй. Танаа үе, манаа үе гэж ярьчлаа. Манаа үеийнхэн. Чи Япон руу явна. Тэгээд цаашаа Япон руу явна гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Тэнд сурна. За энэ бол үнэхээр чухал. Тэгээд цаашаа ямар төлөвлөгөө? Цаашаа мэдээж сурч төгсөөд их орондоо ирж ажиллах төлөвлөгөөтэй. Чиний одоо би тэр сургууль сурна гэсэн тийм төлөвлөсөн яг тэнд очно гэсэн зүйл байгаа юу? За миний цаашдын яг грейдийн зорилгын хувьд архитектороор сурч төгсөөд мастер зэрэгээ Харвардын бизнесийн сургуульд бизнесийн удирдлагаар буюу MBA хөтөлбөрөөр хамгаалах тийм зорилготой байгаа. Тэгэхээр миний ирээдүйн зорилгын талаар ярих юм бол би энэ урлаг соёлын өв тээгч хүн байна. За тэгээ энүүс талаас маш гоё одоо дэлхийд дахинд энэ сурчлах. За тэгээд маш том одоо энэ өв соёлыг авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх, уг язгуур чанарыг авч үлдэх. Бид нэр эхлээ сайн мэдчихэж гадаад хэлийг сайн сурж болно гэдэг шиг их язгуур уг чанараа килэн сайн дагуулж чадчихэж тэ эн чинь нөгөө морин хуур дотроо ихэл хуур, чангуу хуур ингээд хуурнууд ширэн цартаа хуур ингээд ороо авчдаг учраас бүгдийн сайхан хөгжимжддэг байж. Тэгэхээр тэгжээж л одоо энэ язгуур чанарыг авч үлдэнтэй. Оюун бэлгийн ох, онцыг тайлах түлхүр, орчлон таних мэлми, эрдэм боловсрол, нэгэн эрдэнэ.
Оюутны үнэт зүйл.